радио өргөсөн усудаа баярлалаа гэж бид нар бас өнгөрсөн жил баргаж хийж чадаагүй. Энэ хаврууд бид нар бас богдуудынхаа дахилгыг хийсэн. Богдуудын дахилгыг бол одоо манай нутгийн зөвлөлд өөрийнхөө хүч чадлаар хийсэн. Бас нэг их хандимэнд зөвлөдөөгүй бас 90 жилийн яваагаад баахан хүмүүсийг одоо энэ нутгийн зөвлөлийн ном, медаль тэмдэг, тэгээд телевизийн нэвтрүүлэг, тэгээд нутаг орны бас шагнал урамшуул гэдэг энэ бүгдээр баахан мөнгө төгрөг буулгуулж тэгээд одоо хавар дахилган дээр дахиж гуугаад яах вэ гэдээ бид нар дахиад өөрсдөө хүчээр хийсэн. За бидний хүчүүд бол за бороо орж ирсэн. За энэ жил бол нутаг орноор бол ууштай сайхан байсан гэж бодлоо. Яг нь бол жил болгоны дахилга хийсэн жил болгоны дахилганы дараа бол сайхан байна. Энэ 4 жилдээ нэг удаа өөртөө дахилга хийж ярьсан байгаа. Энэ жил бол ээлж дахилга болсон байгаа. За тэгээд бас нутгийн зөвлөлөөс нутгийн бууцгал хүний оюутан залуучуудын донд бас тэмцээн зохион байгуулдаг. Ээлж тэмцээний бид нар амжилттай сайхан зохион байгуулсан. За 100 бол бас Нарангийн бригадын бас Ақтүү Амраг Савдан одоо Нарангийн бригадын том уулзалт бас баяр болсон байгаа. Энд бол бас тодорхой хэмжээний манай компаниас худаа манай нутгийн зөвлөлтсөн бас тодорхой хэмжээгээр оройтоо оролцсон. Энд бас маш олон хүмүүс бас хандив өргөж оролцсон байгаа. Энийг бол манай нутгийн зөвлөлийн гүйцэтгэхтэй бол манай мөнгө эрдэнэ бас хийж байгаа. Мөнгө эрдэнэ бол энэ талаар тодорхой ярих ба. За зоопотын бас алдар туяач төрсөн. Алдар туяачийн том наадам болсон. За дээр нь бас манай нутгийн хоёр бүх маань бас аймгийн цол авсан байгаа. Начин хацах тийм ээ. Начин хоёр төрсэн байгаа. Одоо энэ сууж байгаа. Тэгээ эдгээр хүмүүсийг урамшуулад өнөөдөр намрын энийг сайхан өдөр бас таа бүхнийг энэ бас наадам өдөрт нэг цуглуулаад нутаг оронд болж байгаа үйл явдлыг тэгээд ахлуу хамаатан залан нэг уулзуулаад тэгээд энэ олсон ололт амжилттай авсан дүгнжийг гэж бодоод цуглуулсан юм аа. Тэртээ бид нар ээлжид одоо залуутаа бол бид нар хийдэг. Шинэ 15 багтаагаад цаасаараа тэрнийг явуул хийнэ. За ингээд та бүхэнд өнөөдөр ингээд бас нутгийнхантайгаа уулзаад бас бид нар тодорхой хэмжээний хүмүүс 90 жилийнхаа ой медалийг гардууд нь за бас хацаг нэгтэндээ бас хүндэтгэл үзүүлнэ. Нэг ийм өнөөдөр нэг өстэй арга хэмжээтэй тэгээ та бүхэн сахин гараад тэгээ сайхан тайван байцгааж байгаа дээрээ одоо нэг та бүхэн хонхог өгнө. Дараад нь орой бол нэг гурилтай шүлээдээ тэгээ та бүхэн за хонж өмчих юм бол байхгүй тийм ээ. Тэгээ тоопсон байхгүй тэгээ өнөөдөр сайхан алдаад явж байгаа. Энэ одоо манай та бүхэн урд нь бол зөндөө хүмүүс иржсэн байх юм манай компани бас жуулчны баз олон жил болж байгаа. Бас нутгийн бас байна гэж бас зүүн амархан амарч бас ингэж ийм юм байна. За энэ жилээс худаад бид нэр уулын жуулчны бааз за шинжилгээ гэж бодож байна. Энэ байшингийн шинжилгээд энэ ерөн жоохон сэргээгээд явчих болох юм байна гэж бид нар бол одоо ингээ яа эх жилээс бол та бүхэн бас наадмын дараа бол тэгээд ямарч болно. Бас манай энэ ямар наадмаас өмнө яага бодгоо гэхлээр жил болгон бас баян онгорын бөхчүүд, өмнө говийн бөхчүүд, за тэгээ өвөр хангаа бөхчүүд гардаг. Манай энэ амралтан дээр энэ амралтнаас сумын авзаар авраг болсон. Энэ амралтан дээр яг манай энэ тоол идэж бас бэлтгэл хийж байгаа. Дооган хоёр бол астан болсон. За манай Батбол гарцаг болсон. Улсын начийн одоо Чулуун бат улсын начин болсон. За олон одоо өмнө говийн хоёр начин төрсөн. За хамгийн сүүл дунд говийн алтан гэрэл тийм. Алтан гэрэл начин болсон. Хамгийн гол нь энэ жил одоо манай энэ гадаас барж цол авах хүн одохгүй байна да, гарахгүй юм байна да гэж бодоо явж идэл. Бас хамгийн сүүл багтахгүй өөрөө нэг жижигхэн гэр ирж барьж одоо ингэж энд бас хиймэртэй байсан. Тэгээд бас улсын наадмад 3-4 удаа бас дөрөв давсан юм байлээ. Тэгээд нутгийн дараа бэлтгэл хийх гэж орж ирээд нэг хийгээд бэлтгэл хийгээд бас начи авсан. Тийм учраас манай энэ бас юу
дэмжүүд одоо юу гэдгийг бас их өгөөжтэй хиймэрлэг хүмүүс цугладаг ийм сайхан газар шүү. За ингээд та бүхэн бүгдэнд нь сайн сайхны хөшөө өрөөё. За та бүхэн зарим ингээд өрөнг мөрөг хүрхгүй ингээд хэлсэн ба бид хэд ингээд явж залуучууд одоо ингээд бас босоод хүмүүст үйлчлээд ингээд явах. Мөнгө хэрэг нь одоо энэ зохион байгуулж байгаа. Өрөнг хүрээгүй бол мөнгө хэрэгний өрөө, миний өрөө. За ингээд 이내외에 이게 진짜 짠.